За миний нэрийг Хууганбаатар гэдэг. Би Эрдэнэт хотоор ирсэн. Би өөрийнхөө зохиосон уран уншлаг шүлгүүдээ уншиж хүмүүс танилцуулнаа. Би 2011 оноос л эхэлж шүлэг сонирхож эхэлсэн. Би нэг 2-3 тэмцээнд оролцчихсан да. Өөрөө яг уншиж найруулж хүн танилцуулсан гэвэл нэг 30 гаруй шүлэг байгаа. 4-р шатд би ямар ч гэсэн өөрөө явж чадна. Миний шүлэг нь ямар ч бусдаас давмгаалж чадна. Найз хэнтэйгээ ялцчихсан л да. Гэсэн чинь тэгвэл би 100 сая төгрөгийг авчвал тэгэл амьдралаа зөвхөн тэгсэн. Гэл ам хийчихсэн. Хүчлээ. Хайр. Хацаргой октыг хайрлах нь гоё. Хамгийн түрүүнд дөрөн бүжиглэх нь гоё. Хайрын дугдуулаад хайлтуулах нь гоё. Тас харанхуй шинээр танайгадаа би очино. 50 байж чадахгүй чам руугаа би яарна. Хайр ийм халуун гэж юу? Хайлуулах ийм дулаан гэж юу? Нандин бүхнээр чамаага хайлтыг найр хөр болно чамаага вия. Алтан наран ичээлгийн амраг чимэн хайрааргийн шөнийн тэнгэлт сарангийн сайхан чимэн намайг чимнэ. Аз жаргалаараа бэлхэж явъя. Амар тайван жаргаж явъя. Баярлалаа. Одоохондоо Чи найз охинтой юу? Хэнтэй. Найз охтуудтай юу? Найз хэнтэй үнчээ би тийм олоо хтэй байхгүй. За, найз охин нь найргийн онгод хайрладаг уугнаа хүү бол авьяаслаг монголчууд шоуны үзэгчдийг цэнгүүлсэн сайхан найрагч байна. Гэхдээ цаг үргэлж найргийнхаа онгодыг хөглөж яваарай. Өнөөдрийн хувьд их чинь чамайг тэнцвүүлж чадахгүй. Уучлаарай. чи авьяаслаг монголчуудын тайзан дээр гарч ирсэн нь чиний эхлэл болов гэж бодож байна. Гэхдээ энэ бол төгсгөл биш. Тэнцсэнгөө. Миний хувьд ч гэсэн бас тэнцсэнгүй. Чи ер нь тэнцэн гэдэгтээ хэр их ихтэй байсан. Тэгээж явсан сэтгэл санаа таагүй нэ тий. Гэтэ амьдрал чинь гашуун даваастай бас чихэртэй шүү дээ. Тэгэхээр нөгөө талаас нь ч гэсэн хараад чи одоо нэг шүлэг өчгöd үзэх юм бол илүү мундаг болох хал гэж би бодож байна. Яг одоо нэг оролдоод үзээрэй. Нэрэ шүү. Харамсалтай нь залуу найрагч маань 100 сая төгрөг авах боломжгүй боллоо. Түүний бүтлгүүтэл хэр олон хүнийг дагуулах бол